Бид бүгдээрээ цаг хугацаанд төөрч өнгөрсөн ирээдүйн хоёрын хооронд сэтгэлээ төрүүлдэг. Харин Солонгос найруулагч Ким Ки-дук үгээр бус чимээгүй 50 зураглалаар биднийг амьдралын дөрвөн улирлаар хөтлөнө. Энэ бол хавар, зун, намар, өвөл, дахин хавар хэмээх 2003 онд гарч байсан кино юм. Хүүхэд төрж, залуу дурлаж, хүн нүгэл үлдэж, ухаарлын замаар төөрдөг. Тэгээд буцаад эхлэлдээ ирдэг. Энэ кино бол таны зүрхний гүн рүү аялах аялал юм. Энэхүү киноны үйл явдал нь хөвдөг сүм болон түүний ойр орчимд өрнөдөг бөгөөд настай лам, залуу лам хоёрын амьдралыг дагаж харуулдаг. Би гол үйл явдлуудын талаар ярих тул хэрвээ та энэ киног хараахан үзээгүй бол киногоо үзээд буцаж ирэхийг санал болгож байна. Тэгэхээр удаан хүлээлгэлгүйгээр эхлэе. Амьдралын хүрд. Бид амьдралын хүрдний тухай ярих нь чухал. Амьдралын хүрд бол бодитын шашинд хамгийн нийтлэг дүрслэгддэг сэдвүүдийн нэг юм. Энэ нь төрөх, үхэх, дахин төрхийн эцэс төгсгөлгүй цикл болох хувирлыг дүрсэлдэг. Энэ киноны орчин нь яг энэ үзэл санааг илэрхийлдэг. Бид уулсаар хүрээлэгдсэн нуурыг хардаг. Нуураар хүрээлэгдсэн сүм. Сүмд байрлах буддагийн хөшөөний иргэн тойронд загас бүхий дугуй аяг хүртэл бүгд давтагдчихгүй мөчийг төлөөлдөг. Дөрвөн калпа. Киноны бүтцэн буддын сансар судлал дах дөрвөн калпаг бэлэгддэг. Эдгээр нь ертөнцийн дөрвөн үе шатыг илэрхийлдэг юм а. Хавар, бүрэлдэхүй, зун, оршин тогтнол, намар, уналт, өвөл, устгал. Буддизмд амьдралыг зовлон болгогч 3 үндсэн муу чанар байдаг. Эдгээрт шунал дахиагаар төлөөлөлдөг, уур хилэнг могоогоор төлөөлөлдөг, харин тэнэглэлийг гахаагаар төлөөлөлдөг. Эдгээр нь бүх хүсэл, эндүрлийн их сурвалж бөгөөд хүмүүсийг сайн сайхны зүг хандуулахыг саатуулдаг. Кинонд эдгээр 3 хор дараах байдлаар тус илэрнэ. Тэнэглэл, бяцхан лам амьтдын аманд чулуу хийж зугаацдаг. Үйлдэлийнхээ үр дагаврыг тэрээр ойлгодоггүй. Шунал, үзүр насны лам охинд дурлаж сүмээс явдаг. Энэ хэсэгт шунлыг төлөөлүүлдэг ба дахиад гарч ирдэг. Уур хилэн, насанд хүрсэн лам эхнэрээ араар тавьсанд нуурсаж алдаг. 3 хорыг дүрслэх 2 түгээмэл арга байдаг. Нэг нь 3 амтан тойрог үсгэн. Гахааны амнаас могоо дахиад 2 гарч ирдэг. Энэ нь тэнэглэл бусдыг төөрүүлэгч анхны хор болохыг илэрхийлдэг. Тиймээс ихэнд буюу хавар улиралд тэнэглэл гардаг. 8 зовлон. Буддын шашинд нийтлэг тохиолддог 8 зовлон байдаг. Төрөх, хүйл лам, өтлөх, хөгшин лам, өвдөх, охин, үхэх кинонд олон удаа гардаг. Хайртай хүнээсээ хагцах, охины явалт, их ба хүүхдийн хагцал, дургүй хүнтэйгээ уулзрах, цагдаа нар ламыг олж ирэх, хүснээ авч чадахгүй байх, эхнэрээ алдсан том лам, бие сэтгэлийн 5 бүрэл түүнээс үүдэх зовлон. Энэ нь бүтэн киногоор дамжин илэрдэг. Амьтад ба могой. Кинонд олон төрлийн амьтад гардаг. Заримынх нь нутгийг тодорхойлоход бэрх. Харин могой нь бүхэл улиралд гардаг. Хавар. Хүл лам могойг хараад айхгүйгээр хайдаг. Гимгүү зан. Зун. Хос могой үржилд орж буйна ламын бэлгийн сонирхлын эхлэлийг илэрхийлдэг. Намар. Хөгшин лам өөрийгөө шатаах үед могой гарч ирнэ. Дахин төрөх, хуурах, үхшгүй байдлын бэлэгдэл. Өвөл. Могой сүмд үрлэн, мөчлөгийн төгсгөл ба эхлэл. Хөгшин лам. Тэрээр залуу ламд зааж сургаж амьдралын гүн ухааныг ойлгуулж өгдөг. Харин сүүлчийн хорогдол нь шавьтай хандах хайрын юм. Том лам цагдаагийн хамт сүмээс явхад зав хөдөлдөггүй. Хөгшин лам сүүлчийн удаа гар далалмагц зав хөдөлдөг. Энэ нь сүүлчийн сэтгэлийн холбоогоо тавьж буг харуулдаг. Тэрээр өөрийгөө шатаахаас өмнө хаах гэсэн хан зүсгийг нүд ам чихэндээ битсэн цаасаар хаадаг. Энэ нь муу зүйл битгий хар, сонс, хэлэх гих 3 мэрэгэн сармагчинтай ижил бэлэгдэлтэй. Том лам иргэн ирэхэд багшийнхаа ариун тастыг гаргаж авдаг. Энэ нь гээгээрэл төрсэн багш нарын шарил дундаас олддог суут мэтийн зүйл бөгөөд гээгээрэл төрснийг нотлоно. Хаалга. Хүмүүс түүгээр орж, хааж, хүндэтгэл үзүүлдэг. Гэвч охин ирэхэд өсвөр насны лам хаалгыг тойрон алхдаг. Өөрийн яс суртахун, итгэл үнэмшлээ зөрчиж бүг үүгээр харуулна. Мөн чулуугаар хийсэн хөшөөн дээр охин суух үед анх түнд зэмлэл хилдэгч сүүлд өөрөө тэр хөшөөг охинд авчирдаг. Энэ бүхэн хоёрдмол чанар буюу хөөрхийлэл ба уналтыг илэрхийлдэг. Хос чанар, дуализм. Киноны эхэнд 2 эмийн ургамал авчирсан хүл ламд хөгшин лам зөв ургамлыг хэрхэн ялгахаа заадаг. Үзм жижил боловч нэг нь ангаах чадaltaй, нөгөө нь хортой. Энэ нь сайн ба мууг ялгах нэмгэн цагийг харуулдаг. Жишээ нь хутга. Эхнэрийг алхахад хэрэглэгдсэн ч дараа нь тэнгэрлэг бичвэр сэлгэхэд ашиглагддаг. Чулуу. Эхэнд амьтдыг зовоох хэрэгсэл, сүүлд нүгдлээ намжлах хэрэгсэл болдог. Төгсгөл.
Хүмүүсийн анзааралгүй орхидог нэгэн жижиг чухал зүйл бол сүмийн нэр юм. Нуурын өмнө байрлах хаалганы пайзан дээр нэгэн үг бичээстэй байдаг. Энэ нь амьдрал сүм гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл өөрөөр амьдралыг тунгаах сүм хэмээн утгажилж болох юм. Иймд энэхүү кинон амьдралын мөчлөгт хүн бүрийг туулж болох туршлагыг бэлэгдсэн зүрлэлийг харуулж байна. Мөн кинонд дох бүх дүрүүд нэргүй байдгийг тайлбарладаг. Тэдний нэргүй байдал нь бүх хүнийг төлөөлөх гэсэн санааг агуулжээ. Киноны сүүлчийн хэсэгт дахиад хавар ирдэг. Бид хүүг ахин нэг удаа жижиг амьтдын аманд чулуу хийхийг харна. Энэ нь шинэ мөчлөг дахин эхэлж бүг илтгэнэ. Мөн хөгшин ламч гэсэн жаахан бахта ийм зүйл хийж байсан болов уу гэж бидний бодлыг өдөөдөг. Үүнээс харахад амьдрал гэдэг бол дахин өөрийгөө давтдаг хязгааргүй мөчлөг ажээ. Хамт байсанд баярлалаа. Киноны талаар өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээж лайк сабаа дарахаа бити мартаарай.